Ер нь бол гарын үсэг цуглуулж байгаа алан бичгийн өдөр нь үзэл баримтал зорилго нь бол төрөөрөө байгуулах зорилгоор одоо бичигдэж одоо гишүүдийн санаачлагаар бичигдэж одоо зурагдаад бэлэн болсон байгаа. Тэгээ өнөөдөр бол одоо тав дараалалд оруулах хүсэлт эдэр их хурлын дарга болон тамгын газар руу явуулсан байгаа. Энэ дөрөөс нэг асуудал нь юу гэхээр гарын үсэг зурагдаж одоо дууссаны дараагаар одоо эрүүгийн хэрэг үүсээд бас 2 3 өдрийн саатуулсан асуудал үүссэн байна. Тэгэхээр энэ асуудалд харьцлагын хэсэг тал дээр бол одоо тамгын газар болон одоо хуулийн хэлтэн байгууллага бичиг бол явуулсан байна. Мөн үүний хажуугаар нь одоо их хурлын дарга тав дараалал оруулах хүсэлт мөн явсан одоо одоогийн байдлаар хариу ирээгүй байна. Удахгүй ирж байгаа гэж харж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот бол 18 одоо мега төсөл хэрэгжүүлж байгаа гэсэн одоо мэдээлэл байна. Гэхдээ яг одоо ямар төсөл хэрэгжүүлж байгааг мэдэхгүй байна. За туулын хурдны зам дээр бол одоо 2.1 их 80 төгрөгийн төсөвд өртөгтэй. Тэгээд төсвөөс санхүүжих байдлаар одоо энэ төслийг хэрэгжүүлэхээр одоо гэрээ хийсэн байгаа. Тэгээд энэ 2.1 их 80-аар хэрэгжих төсөл маань өнөөдрийн одоо энэ геополитикийн нөхцөл байдал бол түвшний үн өдрө болгон өсөж штэ тий. Тэр хаана очиж ямар бараа үн материалын үн өсөхийг бид нар мэдэхгүй байгаа. Яг тэгэхээр түвшний үн болон одоо манай Монгол улсын хувьд бол түвшний үн за мөн долларын ханш хоёр бол одоо яг суур одоо инфляци нөлөөлдөг барааны үнд нөлөөлдөг хоёр суур одоо бараа гэх юм уу одоо индикатор байдаг. Түвшний үн өсөд ирэхээр яах вэ гэхээр одоо валютын нөөц одоо буурах тий. За дээрэс нь одоо бусад бараа материалын үн өсөх ийм хандлагатай байдаг түвшний үнийн өсөлт. Тэгэхээр яг энэ эрсдэлтэй үед ийм том хэмжээний төсөл хэрэгжүүлэх нь өөрөө нэгдүгээр эрсдэлтэй. Яг энэ төсөвт өртөх нь өөрөө эргээд өнөөдрийн байдлаар одоо хэрэгжүүлж байгаа төслүүдээс нефт босруулах үйлдвэрийн дарга орох хэмжээний том төсөл байгаа байхгүй. Одоо нөгөө төсөв болон гадаадын зээлэр сахиулж байгаа төслүүдээс одоо та баг мэдж байгаа баг. Тэгэхээр эн чинь эргээгээд орон нутгийн төсвөр хэрэгжүүлж байгаа гэдэг боловч хэрэгцээ 2 их 80-тай багтахгүй бол яах вэ? Тэгээ яг өнөөдрийн үнийн өсөлтийг харуул энэ бол цаашдаа явсараа 3 4 их 80 хүрчүүл яах вэ? Энэ чинь эргээгээд шууд улсын төсөв нөлөөлнө. Улсын төсөв нөлөөлнө гэдэг маань эргээгээд бид нар багш эмч тэтгэврээ олгох чадахгүй хэмжээнд хүрүүл яах вэ гэдэг эрсдлүүд байгаа тахгүй. Одоо төсвийн талаас нь харуул. Тийм нэгдүгээр асуудал. Тэгэхээр бид нар энэ улсын төсөв болон төсвийн хууль болон төсвийн доктортой байдлын хууль за мөн орон нутгийн төсвийн эдрийн хооронд уялдаа холбоог сайжруулж өгөхгүй болохгүй байлаар харагдаад байна надад бол. Одоо эн чинь ингээд эдийн засаг өсөх тусам за орон нутгийн удирдлагууд ийм том хэмжээний төслүүд ингээд нутагт хийгээд яваад эхлүүл яах вэ? Тэгээд энэ одоо юу гэдэг зээлэр хэрэгжүүлээд эхэлчихдэг. Тэгээд нөгөө төслүүд нь дуустдаггүй. Баахан том мега төслүүд эхлээд дуусахгүй ингээд явчвал юу болох вэ? Тэгээд тэрнийг эргээд дандаа зээлэр хийчихвэл яах вэ гэдэг эрсдэл бол яг одоо шил яг энэ туулын урдын замаас харуул эсвэл Улаанбаатар ирж байгаа том төслүүдээс харуул тийм эрсдэл харагдаад байгаа. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал одоо ялчгүй байгаль орчинтой холбоотой асуудал одоо иргэдэл их ярьж байна. Тэг өнөөдөр ч одоо өдөрт бараг 100 гаруй мессежүүд одоо иргэдэд тухайлбал ирүүлсэн гэн одоо энэ төрөөрөө байгуулах гэдэг асуудлаар бол иргэд нэлээд шахаж шаардж байгаль орчинтой холбоотой асуудал тодруулах хэрэгтэй байгаа. Энэ ч бол ялчгүй одоо бид нар ганцхан л голт Улаанбаатар хот мэн тэ хатан туул гэдэг нэрлэдэг бид нар дээр үеэс энэ ч ундаалж ирсэн ийм гол байдаг. Тэгэхээр энэ бүтээн байгуулалт маань эргээгээд туулынхан одоо усны сав ундрахт хэрхэн яаж нөлөөлөх асуудал нэргэлзээтэй байгаа. Тэгэхээр энийг бас иргэд мэдээлэл өгөх үүрэгтэй. Одоо би бол өөрөө бол мэдэхгүй байна. Яг үнэхээр байгууллагч нөлөөлөхгүй юм. Гэхдээ эрсдэлтэй байна гэдэг дүнэлтүүд гараад байна шүү дээ. Эрсдэлтэй байна гэдэг одоо тухайн мэргэжилтэнгүүд яриад байна. Тэгэхээр энэ хоёр талаасаа ингэж ярилцаж иргэдэд мэдээлэл өгөх хэрэгтэй. Тэгээ энэ төслийг үргэлжлүүлэх хэсэг дээр бол шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ чирээсээ хоёр том шалтгаан энэ байгаа даа шүү дээ. Ерөнхий үйлгээ, нар ус үнэлгээ, яг боддоор сайн ажиллаа хийж өгөх хүнүүдийг мэдтгүү. Эсвэл аль нэг одоо яамны байгаль орчны яамны одоо карманы компаниуд жишээлээ юу байдаг те байгаль. Тэгээ тэр нь удлаа өнө гар үсэг зурдаг гэсэн асуудал зөндөлөд. Ер нь одоо өнөөдрийн манай Монгол улсын хамгийн тод тулгамчаад байгаа асуудал ялчгүй авилгал болчиход байна шүү дээ. Дундчаад нь авилгал бол одоо гаарж байна. Тэгэхээр бид нар энэ дэр бол одоо арга хэмжээ авч явахгүй өдөртөргөө хугацаанд авч явахгүй авилгал гэдэг нь бол айлын намын авилгал биш байхгүй. Энэ чинь ерөөсөө Монголын өнөөдрийн л хамгийн том бэрхшээл нь энэ болчиход байна. Хамгийн том хавдар нь энэ болчиход байна. Тэгэхээр энэ дэр бид нар авилгалтаа тэмцэх одоо яаралтай шуурхаа байдлаар энэ асуудлуудаа шийдэж явахгүй шаардлагатай үйлдэл нэмэлт өөрчлөлт оруулж явахгүй бол энэ авилгалын хэмжээ чинь одоо улсынхаа эдийн засгаас том болох гэдэг шүү.